5 жилийн төлөвлөгөөн дээр жирийн иргэд энэ төлөвлөгөөг хараад ойлгодог байх хэрэгтэй байна. Хувийн хвшлийн байгууллагууд бас тодорхой мэдээлэл нь ойлгомжтой байх ийм шалгууруудыг бол багцлаад яг энэ олон шалгууруудыг нэгтгэхэд захын дундаж боловсралтай иргэн гэхэд энийг бол шууд 100% ойлгодог. Ийм л юу байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр сүүлийн жилүүд бид нар бол янз бүрийн төлөвлөгөө батлаад тэрийг хэмжих үр дүнгийнхын хэмжилтүүдийг янз бүрээр бичснээс болоод яг хаана яваад байгаа, ямар үр дүн гараад байгаа гэдэг зүйлүүдэд байнга өөрчлөлт авахар ерөөс бодлоод болдоггүй. Тийм учраас би тодорхой нэг хэдэн асуултыг асуугаад байгаа. Иргэдийн бодит орлого эх 5 жил яаж өсөх юм бэ? Жил дунджаар яаж өсөх юм бэ гэдэг. Нэгдүгээр дундад цалин хөлс яаж өсөх юм? За дотоодын бүтээгдэхүүн дэслэх цалин хөлсний хэмжээ гэдэг үзүүлэлт байдаг. Олон улсын жишгээр бол 45 буюу түүнээс дээш бол баялагын шударга хуваарлалт хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн өдөөх идэвхжил бол сайн байх гэдэг ийм үзүүлэлт байдаг. Манай улс бол энээсээ хоцорж явдаг. Тийм учраас ийм үзүүлэлтүүдийг хэрэглэхгүй юм. Би бол олж хараагүй. Цалин хөлс дотоодын бүтээгдэхүүнд. За хоёрдугаарт аз жаргалын индекс гэдэг ийм үзүүлэлт бас байдаг. Бүр багцлаад иргэдийн маш олон талын боловсрал, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүрээлэн буй орчин гэтэргээд энэ үзүүлэлтийг ашигласан уу? Би бас хайгаад олсонгүй. Хэрвээ байхгүй бол ашигламаар байна. За нийгмийн түншлийг хөгжүүлэгээд авахар энэ ажил олгогч бизнесийн байгууллагуудын төлөөллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үйлдвэрчний эвлэлгээд энэ байгууллагуудаас энэ асуусан уу? Ирэх 5 жил хэдүүлээ нийгмийн түншлийг ингэж хөгжүүлээд ийм асуудал төр шийдэе гэдэг тал дээр. За 3 дугаарт нь өрхийн өмчийн эрхийн баталгаажилт гэдэг 4.1-4 дээр түрүүн би бас байнгын хорон дээр асуусан. 24 онд 11% байсан байна өрхийн бодит орлогын өсөлт. За хэд өндөр байгаа учраас бид нар ирэх жил 5% жилд нэг 5% үзүүлэлттэй бай гэдэг төлөвлөж гэнэ гэж хэлж байгаа. Тэгэхээр суур төвшнгөөсөө бууруулж төлөвлөдөг гэд байгааг бас ойлгохгүй байна л да миний хувьд. Тийм учраас энэ тал дээр нэг дахиад тодорхой тайлбар өгөөч гэж хэлмээр байна. За төсвийн урсгал зардлыг бууруулнаа гэж тавьсан байна. Нөгөө талд нь иргэдийн цалин хөлс орлогыг нэмэгдүүлнэ гэд. Тэгэхээр энэ хоёр ч хоорондоо зөрчилддөг. Урсгал зардал дотор чинь тэтгэм цалин хөлс, эрүүл мэнд боловсролын үйлчлэгээгээд олон юм ордог. Тийм зөрчилтэй асуудлууд ингээд гарч ирээд байхыг энийг яах юм бэ? Зээлийн хүүг ер нь яаж бууруулах гэж бодож байна вэ? Манай Moody's босод олон улсын санхүүгийн байгууллагуудаас аваад байгаа онооны үр дүнд Монгол дахь санхүүгийн зээлийн хүү буурах хэвээр. Энийн дагуу аж ахуй нэгж байгууллага иргэд ахмад хүүхдүүдийн зориулах тэр зээлийн хүүнүүд бол буурах хэвээр. Тэгэхээр энэ зээлийн хүүг яаж төлөвлөж байгаа вэ гэдгийг асуумаар байна. За мөн зарим зүйл дээр ингээд байгаль орчныхан байдал хариулж ирэх гэж бодож байна. Тусгай хамгаалалттай газрын тоог нэмнэ гэдэг. Тухайлбал энэ түрүү энэ зам би бас зарим сумдаар явсан хөвсгөлийн хойдлын 5 сум гэхэд 97% тусгай хамгаалалттай газар байгаа шүү дээ. Нэг сумын 5 сумын. Тэгээ мал бэлчээ ихээр байдаггүй. Тусгай хамгаалтаа оруулдаггүй. Хашаа түлээгээ авъя гэхээр оруулдаггүй. Тэгээ тэнд үндсэндээ баг хүн битэн амьдрал буюу тэр нутгийг эзэнгүүдүүлээд оронд нэг баахан амралтын газрууд тусгай эрэхтэй тансаг тийм амралтын газрууд байгуулдаг юм шиг байгаа юм л да. Тэгэхээр энийг яг юу гэж бодож байгаа вэ? За 6 номер асуултанд хариулъя. Нэрээ хэлээд. За эдээс хөгжлийн яам сүрэ хорол. За хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль заасны дагуу бид нар үрдэн суурилсан төлөвлөлтийн арга зүйд үндэслээд 5 жилийн үндсэн чиглэлээ боловсруулж орж ирж байгаа. Тэгэхээр энэ арга зүйн хүрээнд яаж нэхлээр бид нар өмнөх 5 жилээс бас ялгамжтай байдлаар тодорхой үйл ажиллагаа арга хэмжээг тусгах биш үрдэн суурилсан төлөвлөлтийг бас боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлээд хэлэлцүүлж байна. За энэ хүрээндээ бол 5 жилийн үндсэн чиглэлээ бид нар нэгдмэл уялдааг хангах, салбар хоорондын уялдааг хангах,
Дээрээс нь бодлогын уялдааг хангах гэсэн агуулгаар бас боловсруулж орж ирж байгаа. Тэгэхээр яг энэ хүрээндээ бол одоо 5 жилийн үндсэн чиглэл, 8 үндсэн чиглэлийг тусгаад за 8 үндсэн чиглэлийнхаа хүрээнд үндэсний 10 үр дүн, салбарын 35, одоо төсвийн ерөнхийлөн заригчийн 85 үр дүн, дээрээс нь хөтөлбөрийн 200 үр дүн, нийлээд одоо 330 үр дүнг тодорхойлж оруулж ирж байгаа. Тэгээд 330 үр дүнг тусгахтайгаа холбогдуулаад үндсэн чиглэлийнхаа 3 дугаар хавсралт дээр шалгуур үзүүлэлт хүрэх төвшөнгөө бол одоо жил бүрээр нь ялгамжтай байдлаар тусгаж одоо хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд нийцүүлж орж ирж байгаа. За цалин үүстэй холбоотой үзүүлэлтийн хувьд бол үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа Монгол улсад нийт цалин үүстэй ажиллагчдын 14.9% нь бага цалин үүстэй байгааг 2030 онд бол 13% болгож бууруулах. Мөн бас нэг тусгасан үр дүн нь юу вэ гэхээр бүтээмж гүйцэтгэл суурилсан цалин үүсний тогтолцоог сайжруулснаар ажиллагчдын цагийн дундаж цалин 2024 онд 9.2 мянган төгрөг байгааг 17.4 мянган төгрөг болгож 2030 онд нэмэгдүүлнэ гэж тусгаж байгаа. Тэгэхээр дундаж цалин маань өөрөөр хэлбэл 2030 онд бол 4 сая төгрөг гэсэн одоо төсөөлөлтөөр хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай яг үр дүн бол тодорхойлж орж ирж одоо тусгасан байгаа. Дээрээс нь бол ерөнхийдөө 5 жилийн үндсэн чиглэлийг бас боловсруулахдаа бид нар олон нийтийн оролцоог хангах гэдэг бас нэг хуулийн шаардлага байдаг. Тэр хуулийн шаардлагатаа нийцүүлээд төсвийн ерөнхийлөн зарагчтайгаа нийт 14 удаагийн бас хилцүүлэх зохион байгуулсан. Энэ хүрээндээ өөрөлдөх юм бол нөгөө төсвийн ерөнхийлөн зарагчдын маань хүрээнд ажилдаг төрөөмс байгууллага, гол нийтийн байгууллага, гисэн байгууллагуудынхаа оролцоог хангаад тэдгээрийнхэн саналыг бол нэгтгэлийг гаргаад нийт бол хилцүүлгийн явцад 644 санал гарсан. Тэдгээр саналуудаас хууль тогтоомжид нийцүүлээд холбогдох саналуудыг бол тусгасан байгаа. За 5 номер чин бүрэн сайд. За тэгэхээр Эрдэнэт гишүүнээ бас таны хэлж байгаа зүйл дээр ерөн олон нийтэд яаж энэ хялбар ойлгомжтой ирээдүйд 5 жил Монгол улс маань ямар зорилго дэвшүүлж яаж хөгжиж байгаа гэдгээ тодорхой харуулъя гэж байгаа. Тэгэхээр засгийн газраас тогтоолын төслийг боловсруулахад яам болгон салбар болгон нэлээдгүй их хүч гаргаж ажиллаж ирээдүйн 5 жилийн зорилгоо тодорхойлоод та бүхэнд өргөн барьсан байгаа. Ингээд улсын их хурлаас тогтоолын төсөл батлагдсны дараагаар бид иргэдэд салбар бүр тухайн одоо чиглэлээрээ иргэддээ одоо эх 5 жилдээ яаж гарах уу гэдэг энэ ойлгомжтой хэлбэрээр бол гарах юм шүү. Тэгэхээр одоо их хурлын гишүүд та бүхний одоо сайжруулж тогтоолын төсөл дээр санал бодлоо оруулаад ажиллаад эцэслээд батсны дараагаар энэ ажил хийгднэ. За аж аргалын индексийн тухай түрүүн бас ярьсан. Тэгэхээр бид энэ дээр бол гол орсон үзүүлэлт бол хүний хөгжлийн үзүүлэлт нэлээд тулгуу орсон байгаа. Хүний хөгжлийн үзүүлэлт маань өөрөө бас одоо дэлхийд даяараа баримталдаг үндсэн 3 зарчмыг яадаг. Энэ бол эрүүл мэнд, 5 номер нэмэлт 1 минут гүйцээж хариул. Тэгэхээр эрүүл мэндийн хөгжлийн үзүүлэлтээр Монгол улс нэг 0.7 буюу дундаас дээр үзүүлэлттэй байгаа. Энд бол одоо эрүүл мэнд, насжилт, боловсрол, амжиргааны өртөг тэр нь одоо амьдралдаа хүрж байгаа хэсэг энэ гэсэн гол үндсэн үзүүлэлтүүдийг тусгаж авдаг учраас энэ үзүүлэлтээ бид бас аж аргалын индекслөө бас төхүүлж яхад ажлын хэсэг дээр та бүхэн энийг дэлгэрүүлээ томьёоллын жоохон тэглээд оруулахад бас тийм боломжгүй зүйл биш ээ гэж харж байна. За байгаль орчны яамнаас байна уу? За 1 номер хариул. Байгаль орчны яам төрийн нэрийн бичнэр Батбаяр Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Манай улс тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг 30% түргэе гэдэг зорилт тавиад 35 он хүртэл хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байгаа. За Хүсгэл аймгийн хувьд бол 3 суманд тусгай хамгаалалттай газар байгаа. Тэгэхээр энэ газрууд маань орчны бүсэд нь мал бүхий иргэд амьдрах асуудлыг бол байгаль орчны яамнаас дэмжиж гадны төсөл хөтөлбөрүүдээр энэ орчны бүсийн малчтын амжиргааг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаль хамгаалах боловсролыг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа. Ер нь энэ 30% төрөх зорилт маань нэгдсэн үндэсний байгууллагын өмнө тавьсан зорилт учраас бид тодорхой газруудыг л байгалийн нөөц газар сав газруудаа хамруулад шинэ хуулиараа оруулаад явчихж байгаа. Тэгэхээр яг иргэдийн малчтын амжиргаанд бол тэм сөрөг нөлөө багтай гэж бид үзэж байгаа. Сангийн яам нас.
За 7 номер. Эдийн засгийн хөгжлийн яам. За гишүүний асуулт нэрлүүлээ. Эдийн засгийн хөгжлийн яамын хямглан. За өрхийн орлогын өсөлттэй холбоотой баримт бичгийн төсөл дээр бол суур он буюу 24 оны өрхийн орлогын өсөлтийг 11%, ирээдүйн 5 жилийн дундаж өсөлтийг 5% гэж оруулсан байна. За 5% өрхийн орлогын өмнөх жилүүдийн өсөлтийг харуул 2016-аас 20 оны 5 жилд бол өрхийн орлого дунджаар 3% өсчихсэн байна. 21-ээс 24 оны 5 жилд бол өрхийн орлогын өсөлт нь дунджаар 5%-тэй. Гэтэ 24 оны хувьд бол цалин хөлс нэлээд нэмсэн учраас өсөлт нь өндөр байгаа. Дараагийн 5 жилийн өсөлтийг бол өмнөх 5 жилийн өсөлтөөс ахиулаад 5% гэж болгож ингэж тавьсан зөвлөл байна. Өмнөх 5 жилийн дундаж өсөлтөөсөө нэг хувиар өндлөөр өсгөё гэсэн ийм зөвлөлтийг л оруулж ирж байгаа гэсэн. 7 номер гүйцэж хариулъя 1 минут. За зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ гэдэг асуулт асуусан. Энэ дээр бол Монгол банкнаас өгж байгаа тайлбараар бол зээлийн хүүний 60-аас 70% нь их усүрийн зардал байна гэж хэлж байгаа. Их усүрийн зардал гэдэг бол цаана хадгаламжийн хүүтэй холбоотой. Хадгаламжийн хүүн өндөр байдгийн шалтгаан нь бол инфляц өндөр байдагтай холбоотой. Тэгэхээр зээлийн хүү буурах үндсэн нөхцөл бол инфляц буурсны дараа л зээлийн хүү буурах үндсэн нөхцөл бүрдэх юмаа гэж хэлж болно. Инфляцийг бууруулахын тулд бол засгийн газрын зүгээс бол төсвийн уртсгал зарлалаа зохистой түвшинд хязгаарлая гэдэг бодлого явуулж байгаа. Монгол банкны хувьд бол мөнгөний бодлогын тохируулгын оновчтой хийх асуудал байна. Ингэж л инфляц буурж зээлийн хүү буурах нөхцөл бүрднэ гэж хэлж байна. За цангийн яамнаас төсвийн бүтэц урсгал зардал болон хөрөнгө оруулалтын бүтцийн хувь хэмжээтэй холбоотойгоор 3 номер санжаад орж дарга. За сангийн яам санжаад орж гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр урсгал зардлыг бол бууруулж ийн гэж бол ойлгож болохгүй. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хуваар бол ярьж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнд маань л өөрөө жил болгон өсөж байгаа. За энийг юу гэж ойлгох вэ гэхээр бол эдийн засагт бол эзэлж байгаа төрийн оролцоог ямар түвшинд барих вэ гэдэг одоо тэр агуулгаар нь харах хэрэгтэй байгаа. Эдийн засагт төрийн оролцоо хэдийн хэмжээний бага байна. Тэр тусмаа болвол хувийн хвшилд бол бага хүүтэй зээлийн олдоц нэмэгдэнэ. Энэ өөрөө хувийн хвшлээ бас дэмжих бодлогын нэг хэсэг болчиход байгаа. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн буюу бүтээмж нэмэгдчихэж нөгөө талдаа цалин өсөө нэмье гэдэг ийм л бодлого ярьж байгаа. Тэрнээс одоо юу гэдэг шууд одоо огцмоор тодорхой дүн тавингуудаа тим дүнгээр цалин тэд болгоно гэдэг байдлаар тооцоо судалгаагүйгээр эдийн засагт импактыг тооцохгүйгээр бол хийж болохгүй гэдэг ийм байр суурийг засгийн газар барьж байгаа. За Эрдэнэт гишүүн тодруулъя. Тэгэхээр өнөөдөр манай Монголд ажиллаж амьдарч байгаа залуучууд хизээ $1,000 цалин доор ээж авандаа л гэж мөрөдөж байгаа шүү дээ. Тэгэхээр энд хизээ хүрэх юм бэ? Та хэд ингээд нэг юм чөтгөрийн тойрог шиг юм яриад ингээд за инфляцийг бага болгохын тулд урсгал зардлыг урсгал зардал бага байхаар цалин нэмж болохгүй, тэтгэвэр нэмж болохгүй. За тэгээ урсгал зардал багасан гут одоо энэ ер нь юу ч нэмэхгүй бол тэгж байгаа хүмүүсийн амьдрал одоогийнхаа байгаа төвшөнд байвал гэдэг байдлаар л хариулаад байгаа шиг сонсогдоод байгаа. За би урсгал зардалтай дахиад нэг юм хэлье. Төсөв дээр бас зөндөө удаа хэлсэн. Энэ эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн нийтдээ одоо бараг 6 төсвийн чинь нэлээд хувийг эзэлж байгаа юм урсгал зардлаасаа хязээ гарах юм бэ? Ирэх 5 жилийн төлөвлөгөөнд ч ерөөс орж ирээгүй байна. Та бүгд одоо нөгөө дор хаяждаг 3-4 жил шаардна гэдээсэн. Иргэдийн өөрөөсөө төлж байгаа мөнгийг төрийн мөнгө рүү орж ирж төсөвтэй хамт холиод тэгээ урсгал зардал өндөр байгаа гэдэг байдлаар оруулж ирээд байгаа. Энийгээ төлөвлөгөөндөө тусгасан уу? 3 номер. За сангийн яам санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал сан төсвөөс гарахгүй. За энэ өөрөө бол шимтгэлийн орлогоор бол тодорхой хэмжээнд бүрдэж байгаа бол ш. Нөгөө талдаа бол энэ санхүүгийн сахилга хариуцлага асуудал байгаа. За энийг бол манай хувийн хвшил бол бүхэлд нь авч явах ийм бол чадах боломж бол хизээ бүрдэхийн тэр үед нь бол бид нар гарах асуудлыг ярих нь зөв баг. Гэхдээ дэлхийн олон оронд бол энийг төр өөрөө аваад явж идэг ийм бол сангууд байгаа. Нөгөө талдаа эрүүл мэндийн даатгалын сан гаргалаа гэд төсвүүдээр орон зай өсөхгүй.
Төсвийн бусад орлого нь бол өөрөө бол хувь хэмжээгээр бол тогтооцсон байдаг. Яг тэр хэмжээгээр л төсвийн орлого буурчна. Тэгэхээр зарцуулах зарлага маань бол яг тэр түвшиндээ л байж байна. Тэгэхээр бол төсвүүдээр бол бүтцийн бол одоо нөгөө талд нь цалин нэмэх тийм орон зай бол энэ дээр гарч ирэхгүй. За дахин тодруулъя Эрдэнэт гишүүн. Эрүүл мэнд нийгмийн даатгалын санг бид төр хариуцахгүй гэж яриаггүй. Дотоодын бүтээгдэхүүнээс урсгал зардал тооцоод байгаа. Тэр дотроо эрүүл мэнд нийгмийн даатгалын зардал гэдэг энэ зүйлээ дотор нь оруулаад байгаа учраас над 20% дотор чинь төрийн мөнгө мэтэр харагдаад ингэ яваад байгаа байхгүй юу? Тусад нь тооц гаргачлаа авч үзээ. Өөрөөр хэлбэл иргэдэн төлөөд бүрдүүлж байгаа сангаа урсгал зардал орлого зардал хоёр гэдэг зүйл рүү оруулж ирэхгүйгээр яриач гэдэг л ийм зүйлийг яриад байгаа. Тэгэхээр төр өөрөө хувийн эвшлийн салбар бүрэн одоо хариуцаад аваад явна гэж бол хэлээгүй. Холимог хэлбэрээр юм уу? Эсвэл тооцож байгаа аргачлал тавихгүйгээр өнөөдөр бид нар урсгал зардлаараа суур салбарууд болсон энэ асуудал би зөвхөн цалин яриаггүй шүү. Энэ эм тариа үйлчилгээ хүүхдийн сандал ширээ гэдэг одоо энэ олон зардлуудыг л одоо хязгаарлалчаад байгаа чинь сөрөг нөлөөлөд байна л гэж хэлээд байгаа. За Пунсалмаа гишүүн асуулт асууж